За сайн бацхан бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ X буцаж ирэх үү гэсэн сэдвээр урьдчилан хийхээр бэлтгэсэн байгаа. За энэ сэдв маань ерөөсөө ойрд ороогүй байх шиг байна. Бусад тааруудчдын маань таарууд дээр ерөөсөө сэдвүүд харагдахгүй байна. Тэгэхээр хэдүүлээ энэ гурван бүлгээсээ харж байгаа даа л өөрт таалагдсанаа сонгоод уншлагатаа орё. За энэ сэдв маань болохоор нэмэлт уншлага гэж байхгүй. Гэхдээ та хэд маань хүсэх юм бол доорх description болон Instagram хаягаар холбогдоод цаг аваад надаар хувийн уншлага хийлгэж болно. Хувийн уншлага хийхэд бол чөлөөтэй хувийн уншлага хийж байгаа энэ сард. Ягаад гэхээр миний маш завтай сар байгаа учраас хувийн уншлага дээр түлхүү ажиллаж явъя гэсэн бодолтой. Хувийн уншлагуудыг маш түлхүү авч байгаа. За одоо хэдүүлээ бүр би сонгоод дууссан бол take action гэсэн хүзрэг байна. За одоо өөрийнхөө эрүүл бие хийхээр энерги шалгалтыг эзэлж. За над дээр өрөөс нэг бараг л уруугаа харсан хүзэр гарч ирдэггүй. Холдоосон бол дэм үү эсвэл нэг хүзрээ яг ингэж буцаагаад би яг жиглээ хийчихдэг болохоор тэгж уруугаа харсан хүзрүүд бол бараг тэл гарч ирсэд байдаггүй. Тэгээд хүзэр маань ялтчгүй энэ дээр болохоор буруу хараад гараад ирсэн байна. За нэгдүгээр бүлгийнхний маань хувьд ямар байна вэ гэх юм бол таад маань өнгөрс энэ бүлгийн үзэж байгаа хүмүүс маань нэлээ өөр дөрөө анхаардаг өөрийнхөө карьер эсвэл өөрийнхөө нөгөө гадаад үзэмж, өөрийнхөө гоо сайхан тэгээд өөрийнхөө хөгжүүлэх зүйлс дээр нэлээд анхаардаг хүмүүс байгаад байна. Саяхан та ID маань амьдралд нэг жоохон маргаантай зүйлс болсон, хэрүүл тэмцэлтэй зүйлс болоод байгаа. Тийм зүйлс ажиглагдчих байна. Гэхдээ энэ зүйл нь болохоор зэрэг одоогийн байдлаар яг ингээд өөрчлөгдөөд за өнгөрсөн хугацаанд нэлээд хостойгоо ч юм уу эсвэл нэг ажил төрлөөс болоод эсвэл гэр бүлийн хоорондын маргаан зөрчилдөөн үүсэт байсан бол энэ бүхэн чи харин одоо дуусаад бүх зүйл шинээр эхэлж байна. За тэгээд хүзэр маань доош ороод ирнэ гэхээр яалтчгүй бүх зүйл ингээд яг голдролдоо ороод шинээр эхлээд амьдралаа шинэ хуцыг эргүүлж явж байгаа хүмүүс гэж харагдчих байна. Тэгэхээр өнгөрсөн зүйлс нь ингээд өнгөрөөд бүх зүйл харин шинээр эхэлсэн байгаа. Шинээр эхлэж явж байгаа. За дээрэс нь нэлээд карьер тал дээрээ, санхүү тал дээрээ үйл хөдлөл аваад карьер тал дээрээ нэлээд том бизнес ч юм уу эсвэл ажлын санал хүлээж аваад ажлаа эхлүүлж явж байгаа хүмүүс гэж харагдлаа. За одоо харин нэгдүгээр бүлгийнхнийхээ X нь яг тараа юу гэж бодож байна. За нэгдүгээр бүлгийнхний маань хувьд гэдгсэн чинь нэгдүгээр бүлгийнхнийг маань юу гэж гарч ирж байна вэ гэхээр нэгдүгээр бүлгийнхний маань хувьд таад маань X нэлээд сэтгэлээ шарах авсан. Тэгээд энэ харилцаагаас ялцчгүй гарах хэрэгтэй болсон. Энэ харилцааг дуусгах хэрэгтэй болсон гэж харагдаад байна. Энэ тэгэхээр тэгтээ яг та X-с болсон зүйл үгүй тэгвэл үгүй дийлэнх хувь нь яасан бэ гэхээр нэгдүгээр группийнхан маань өөртөө ингэж бүх зүйлийг шинээр эхлэхийг хүсээд ажил санхүү дээр анхаарахыг хүсээд ажлын шинэ боломжуудыг хайгаад ч юм уу эсвэл өөрийнхөө карьерийг бүтээхийн тулд энэ харилцааг ер нь дуусгахыг та хэд маань өөрсдийнхөө зүгээс бол ингэж шийдсэн гэж харагдаад байна. Тэгээд энэ нь бол мэдээж X-үдэд нэг тийм таатай санагдаагүй. Тэгээд тэрнээс нь болоод X-үд нэлээд сэтгэлээ шарах авсан сэтгэл нь шархалсан гэж харагдаад байна. Та хэд маань хичнээн ингэж амьдралдаа шинэ зүйлийг сонгоод за магадгүй одоо ингэж
хайр дурлалж бай, ажил карьерч бай. Гэхдээ дийлэн хувь нь ажил карьер л гэж харагдаад байна л да. Санхүү ажил карьерээсээ болоод X-ээс ялтчгүй ингээд салахаар шийдсэн. Магадгүй X-тэйгээ байхад та маань энэ ажлаа хийж чадахгүй байсан ч юм уу, гадаад явах байсан бол гадаад явж чадахгүй байсан. Ямар нэгэн бизнесийг эрхлэх гээд байсан тэрийг чадахгүй байсан бол тэгээд X-ээс салаад харин та маань энэ ажил төрлөө санхүүгийн би өөрийгөө бодё, би өөрийнхөө санхүүг бүтээе, өөрийнхөө карьерийг бий болгоё гэд сонгосон хүмүүс байгаа. Тэрнээс нь олж X нь маш их шархалсан гэж харагдаж байна. Тэгээд чинь харилцааг ерөөсөө дуусгахыг гэж бодсон. Тэгтээ бол энэ харилцааг бол X нь дуусгахыг гэж бодоогүй, ерөөсөө хүсээгүй. Та хэдийн маань зүгээс ялтчгүй энэ шийдвэрийг гаргасан болохоор тэгээд хичнээн хүсгүй байсан ч гэсэн хичнээн таалагдахгүй байсан ч гэсэндээ энэ шийдвэр дээр одоо ингээд гараад явж байгаа гэж харагдаж байна. За X нь буцаж ирэх үү гэдэг юм бол буцаж ирэхгүй. Буцаж ирэхгүй гэхээр хайшаа юм. За буцаж ирэх үү гэхээр ингээд үнэхээр хэцүү. За тэгээд ингээд явж байгаа байхгүй юу? За цөхрөөд бүр ингээд за нэгэнд буцаад би нэгдүгээр бүлгийнхэнтэйгээ нээлнэ гэж байхгүй. Битээр буцаад ингээд харилцаа тогтохгүй юм байна. За нэгэнт энэ харилцааг ингээд дуусгах ёстой гэсэн байдлаар хичнээн өөрийгөө хороод энэ харилцаанаас дуусгахыг хүсэж байгаа. Энэ харилцааг мартахыг хүсэж байгаа. Цаашаа урагшлахыг хүсэж байгаа ч гэсэндээ энэ хүн чадахгүй байна гэж харагдаж байна. Нэгдүгээр бүлгийнхний маань хувьд. Тэгээд маш сөрөг бодолтой ингээд харилцаанаас явах ёстой байгаа, тэд төгсгөх ёстой байгаа, тэд дуусгах ёстой байгаа ч гэсэн надгүйгээр яаж байгаа бол нэгдүгээр бүлгийнхэн маань надгүйгээр илүү аз жаргалтай байж чадчих байгаа болоо намайг ийм хурдан мартчихлаа гэж намайг хин нэгнээр ингэж хурдан солилоо гэж гэсэн маш их тийм сөрөг мэдрэмжийг, сөрөг бодлыг тэгээд байна. Тэгээ хичнээн урт нь ингээд боломж гарч ирсэн ч гэсэн өмнө нь хийх ёстой ажил байгаа. Өмнө нь ингээд явах ёстой зам байгаа. За магадгүй ингээд өөр хүмүүс уулзъя гэсэн ч гэсэндээ та руу л ингээд бодоол өмнөх зүйлсээ хараад яг л та хэдтэй яаж эхлүүлэх үү? Яаж нэгдүгээр бүлгийнхнийгээ буцааж өөртөө авах вэ гэсэн байдлаар л та руу маш их сэтгэл нь хорогдоод хараад байгаа гэж харагдаж байна л да. Нэгдүгээр бүлгийнхний маань X нь буцаж ирэх үгүй л буцаж ирэхгүй. Тэгсэн хэрнээ чи сэтгэлээсээ яагаад байна вэ гэхээр чи сэтгэлээсээ энэ хүмүүс бол энэ харилцааг дуусгахыг хүсэхгүй байгаа. Зүрх сэтгэлээсээ ингээд тэгэхээр энэ харилцааг дуусгахыг хүсэхгүй харин энэ харилцаанд буцаад шинээр эхлүүлэхийг хүсэж байна. Буцаад энэ харилцааг өмнөх шиг байлгахыг хүсэж байна. Тантай хамт байхыг хүсэж байна гэж гарч ирж байна. За одоо харин нэгдүгээр бүлгийнхний маань өөрсдөө юм та эдний яг юу гэж бодож байна. Үнэхээр энэ харилцааг та хэд маань дуусгасан уу? За нэгдүгээр бүлгийнхнийгээ ингээд үзэхэд та хэд маань яалтчгүй өөрсдөө энэ харилцааг дуусгасан гэж гарч ирж байна. За өнгөрсөн хугацаанаас ахуулаад энэ харилцаа нь та хэдийн хувьд нэг тийм уйдгартай юм шиг яг энэ харилцаанаас болоод цаварчлаарай хайдвартай болохоор жоо ханиалгаад болтгоо. Та хэд маань энэ харилцаанаас өөрсдөө жоохон уйдсан, залхсан, за магадгүй жоохон ингээд хэсэг зургийн харилцаанаас завсарлага аваад өөр зүйлийг хийхийг хүсэж байгаа. Тэгээ энэ нь яалтчгүй нэг та хэд ингээ хорвоо ертөнцөөс дуудаад байгаа юм шиг. Эсвэл та хэд ингээд хийх ёстой зүйлс байгаа. Тэгээд энэ харилцаанаас болоод ингээд төвлөрч чадахгүй байгаа зүйлсийг хийх ёстой юм шиг болоод энэ харилцааг одоо хичнээн та хэд нэгдүгээр бүлгийнх маань өөртөө X-үүдтэй хайртай байвал маш их хайртай гэж гарч ирж байна. X-үүдтэй ерөөсөө хайртай. Дээрс нь та X ингээд сандаг, боддог. Та хэдийн хоёронд ингээд маш их бодох дурсамж ихтэй тийм харилцаа байсан гэж харагдаад байна. Хэдий тийм ч гэсэндээ энэ харилцааг дуусгахын та хэдд маань өөртөө сайн сайхны төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө дээрс нь сурч хөдөлмөрлөх, ажил төрөл хийх, санхүүгийн бүтээх, өөрийнхөө карьерийг бий болгох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилгоо ч юм уу те сүнсний зорилго энэ хорвоо ертөнцид та яг яах гэж ирсэн, яах гэж төрсөн гэр болгоныхоо төлөө ингээд энэ харилцаа дуусгах өөр сонголт байгаагүй юм шиг та хэдд харагдаж байна. За яг Oracle картнаас ирсэн мессеж нь юу вэ гэхээр үйлдэл аваа. За чи яг өөрийнхөө зөв
зөв нөхцөл байдал дээр явж байна. За зөв зам дээр ч юм уу тий зөв үе дээр явж байна. Тэгээд чи өөрийнхөө өөрөө өөртөө итгээрэй. Өөрөө одоо ингээд өөрөө өөртөө итгээд өөрийгөө хайрлаарай гэсэн мессеж гарч иж байгаа. Тэгэхээр яалтчгүй та хэдийн маань ингээд сахиусуудаас нь ч юм уу эсвэл хорвоо ертөнцөөс яалтчгүй дэмжиж энэ шийдвэр дээр чинь маш их дэмжлэг үзүүлсэн гэж харагдаж байна. За одоо харин хэдүүлээ та хэдийн маань нэгдүгээр бүлгийн маань X-ус нь юу гэж хэлүүлж байна вэ гэдгийг харцгаая. Та хэдийн маань X-ус нь юу гэж хэлүүлж байна. За нэгдүгээр бүлгийн маань X нь юу гэж хэлүүлж байна вэ гэдээ үзсэн чинь чи намайг ингээд орхиж байгааг би мэдэрч байна. Энэ одоо миний хичнээн буруу байсан ч гэсэндээ би чамайг буруутгасан. Би одоо л өөрсдийнхөө харилцааг ойлгож эхэлж байна. Би тэр өдрийн бүх зүйлийг ингээд нэг бүрчлээ сандгаа. Чи надгүйгээр аз жаргалтай байгаа болов гэж би гайхдаг гэж чинь. Тэгэхээр яалтчгүй түрүүний гарч ирсэн дээ. Үнэхээр таад ингээд нэг жаргалтай байгаа бол яаж байгаа бол гэд ингээд сөрөг бодол мэдрэмж автаад байна гэсэн тэр маань гарч ирж байна. За дээрэс нь өнгөрсөн хугацаанд магадгүй та энэ харилцаан дээр нэлээд хичээл зүтгэл гаргаад болгож бүтээх гэдэг энэ харилцааг авч үлдэхэд хичээсэн бахаа нэгдгэр бүлгийн маань. Тэгтээ ерөөсөн болж бүтээгүй байгаа болохоор эцсийн сонголт нь гэдэг үл та бүхэн маань энэ хүмүүсийг нэгдүгээр бүлгийнхнийхээ орхиод өөрийнхөө яг зөв замаа зорилго руугаа илүү төвлөрсөн байгаа харагдлаа. Одоо харин та маань өгөх сахиусуудынхаа зөвлөмж зөвлөх үү вэ? Нэгдүгээр бүлгийн маань өгч байгаа сахиусуудынхаа за ингээд үзэхэд сахиусуудынхаа зөвлөмж зөвлөх юу байна вэ гэх тэгэхээр хэдий ингээд зүрх сэтгэл шархлам зүйл болсон ч гэсэндээ энэ зүйлийг тавьж явуулаад илүү ирээдүйн рүүгээ төвлөрөөд гадаад явах ёстой хүмүүс нь гадаад руу яваад тийм мөнгө төгрөгөө хураах ёстой хүмүүс нь мөнгө төгрөгөө хураагаад за санхүү ажил карьер дээр илүү төвлөрөөд илүү нөгөө нэг хэрч хүчтэйгээр тууштайгаар өөрийнхөө энэ зорилго дээр илүү төвлөрөөд хичээгээрээ цаашаа хичээгээрээ гэж харагдаж байна. Энэ бол чиний яг зөв замаа, чиний зөв сонголтоо. Тийм болохоор ямар ч эргэлзээгүйгээр энэ зам дээрээ тууштай байгаад, энэ шийдвэртээ тууштай байгаад өөрийнхөө зорилго руу илүү хичээл зүтгэл гаргаад тэмцээрэй гэж харагдаж байна. За, ингээд нэгдүгээр бүлгийнхээ баярлалаа. За, хоёрдугаар бүлгийнхэн маань урьдчилантай орцгой хоёрдугаар бүлгийнхнийхээ эхлээд хэдүүл энерги шалгалтай. За хоёрдугаар бүлгийнхний маань хувьд ямар байна вэ гэхээр хоёрдугаар бүлгийнхэн маань ер нь энэ бүлэгт орсон хүмүүс маань аливаа зүйлийг хийхдээ бүр чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээ зориулж хийнэ гэдэг тийм хүмүүс байгаад байна. Зүрх сэтгэлээ зориулж хийдэг. За дээрэс нь хүн хайрлах юм бол бүр яг зүрх сэтгэлээсээ ингээд ямар ч бодлогүйгээр ямар ч ингээд зориг төлөвлөгөө бодлого тэр зүйлгүйгээр ингээд яг чин сэтгэлээсээ хандаж хүмүүст зүрх сэтгэлээ хайрладаг зүрх сэтгэлээсээ тусалдаг найз нөхдөдөө бол гэр бүлтэй бол тийм хүмүүс гэж гарч ирлээ. Дээрс нь бас нэлээд зүүн совиндоо итгэдэг магадгүй нэг сүнслэг тал руугаа илүү хөгжсөн хүмүүс байгаа болов сүнслэг боловсрал сүнслэг тал дээр илүү хөгжсөн илүү тэр тал руу төвлөрдөг бодлог боловсрал мэдлэг боловсрал албан тушаал мөнгө санхүү гэд байхаас илүүтэйгээр илүү хайр сэтгэл зүрх сэтгэл гэж явдаг хүмүүс байгаад байна. За одоогийн байдлаар 2 дугаар бүлгийнхэн маань жоохон аливаа зүйлээс нэг хайж явах зүйлээсээ хайж явж байгаа. Өнгөрснийг ардаа орхиж байгаа. Хэцүү ч гэсэндээ өнгөрсөн зүйлсийг ардаа орхиод салах ёстой зүйлээсээ салаад явуулах ёстой хүмүүсээ явуулж байгаа гэж харагдаж байна. За тэгээ бас жоохон гомдолтой, харуулсалтай тиймэрхүү хүмүүс байгаа байна. Энерги шалгалтанд таарч байгаа бол та хэд маань зөв үрдээ орсон байна. За тэгээд ордыг хэлэх юм бол ордон гэх юм бол усны ордныхоо илүү байгаа хум загас хилэнц мэлхийн ордныхан. За дээрэс нь хумхын орд болон охны ордынхан байна.
эхний маань X нь за 2 дугаар бүлгийн маань үзэхэд 2 дугаар бүлгийн маань X нь танд ямар сэтгэлтэй бэ гэд үзсэн чинь энэ хүмүүс бол та бүхэнд өнгөрсөн хугацаанаас ахуулаад үнэхээр байгаа бүхнээ зориулж байсан хүмүүс байна. Тэр тусмаа санхүүгийн тал дээр тэгэхээр өөрөө ажил төрөл хийгээд яг танд энэ ажил дээр олж исэн бодтой тий санхүү хөрөнгө мөнгө энэ болгоно яг өөрт чинь зориулж байсан таны хүссэн зүйлсийг авч өгөхийн тулд танд хэрэгцээтэй байгаа зүйлсийг бүтээхийн тулд энэ хүн бол маш их хичээдэг байсан гэж харагдаж байна. Дээрэс нь өөрөө ч өөр ингээд үнэхээр бид хоёр нэг гинтийн учирлаар учирсан ч юм уу те байж боломгүй учирлаар учирсан хүмүүстэй хорвоо ертөнцөөс ингээд магадгүй бид хоёр бол учрах ёстой хүмүүсийн хувь зайны хан ч юм уу нэг бол ингээд үнэхээр заяагаар учирсан яаж бид хоёр учирсан болоо үнэхээр энэ бол том аз шүү гэж хүлээж авдаг хүн байгаа те яагаад гэхээр магадгүй таны учирл ингээд зүгээр хүмүүс нэг уулзчдаггүй хамт ажиллаад ингээд хамт ажиллаж явж байгаа танилцчдаг хамт сурч байгаад учирчдаг тийм зүйл бол биш гинтийн тохиолдлоор санаандгүй тохиолдлоор үнэхээр азтай учирл гэдэг шиг зүйл болсон гэж харагдаж байна. Тэгээд 2 дугаар бүлгийн маань хувьд X нь танд үнэхээр сэтгэлтэй байдаг юм бол үнэхээр сэтгэлтэй таны төлөө байгаа бүхнийг зориулахад бэлэн байдаг ийм хүмүүс байгаа те таны ард үнэхээр бат зогсож чаддаг таны арыг үнэхээр дааж чаддаг хүмүүс гэж харагдлаа. За одоогийн байдлаар 2 дугаар бүлгийн маань X-ийн хувьд үнэхээр хэцүү байгаа шүнж унтаж чадахгүй байгаа маш их стресстэй байгаа таньгүйгээр энэ амьдралыг туулахад таныг байхгүй энэ өдрүүдэд таныг байхгүй энэ хугацаанд үнэхээр ганцаардаж шаналж байгаа гэж харагдаад байна л да. За тэгээд эргэн тойронд найз нөхд нь байгаа гэр бүл нь байдаг ч гэсэн за өөрөнгөх магадгүй өөр эмэгтэй өөр залуу гарч ирсэн ч гэсэндээ энэ хүн яг өөрөө чинь бодсоор өөрөө ч сансаар өөрөө ч өгүүлсээр байгаа. Тэгээд энэ мэдрэмжээ яагаад ч ингээд дарж чадахгүй байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ мэдрэмжээсээ энэ хэцүү байдлаасаа болоод өөр нь бол маш их стресс маш их сэтгэл готролд ер нь баг ороод байгаа гэж харагдаад байна. За хайр сэтгэлийн мэдрэмж таны хувьд бол тантай холбоотой зүйлдер бол ийм байгаа гэж харагдлаа. За X наран буцаж ирэх үү гэд үзэхэд болохоор буцаж ирэх үү гэдэг үл энэ хүн буцаж яг өөрөө үйлдэл авахд бол бэлэн биш өөрөө нэг үйлдэл авъя гэж хүсэхгүй байгаа. Харин таныг илүү хүлээсэн байдалтай байна. 2 дугаар бүлгийн маань хизээ нэг өдөр над руу холбогдно. За магадгүй намайг ингээ блокосоо тавина. Блокосоо тайлах бах над руу ингээд ямар нэгэн үйлдэл хийжээсэ гэсэн байдлаар хандаад байна л да. Таныг ингээд хэрэг үйлдэл хийчих юм бол энэ хүн буцаад ирэхэд хизээд бэлэн байгаа. Гэтэ бас таныг ямар ч үйлдэл хийхгүй энэ хүнийг ихгүй блокосоо хэвээрээ эсвэл энэ хүнтэй огт харьцахгүй байх хэвээрээ энэ хүнийг огт тоохгүй байх ч юм уу эсвэл салыг гэсэн тэр шийдвэр дээр баттай байх юм бол энэ хүн бас ер нь салхаас өөр ямар ч гарц байхгүй гэсэн зүйл байгаад байна. Тэгэхээр энэ шийдвэр одоо X нь буцаж ирэх үү гэдэг шийдвэр бол 100% танаас хамаарна. 2 дугаар бүлгээс маань хамаарах гад байна. Таад маань энэ хүнд ямар нэгэн тохио ч юм уу энэ нэг хүнийг ингээ буцааж ирүүлэх тийм. За эсвэл ямар нэгэн байдлаар ингээ мессеж холбоо барих ч юм уу. Тэгэх юм бол энэ хүн тань руу буцаад ирэхэд маш жаргалтайгаар буцаад ирнэ. За эсвэргээрээ тийм үйлдэл авахгүй байх юм бол энэ хүн бас танаас одоо үнэхээр хүсгүй байгаа ч гэсэн хэцүү байгаа ч гэсэн салхаас өөр гарц байхгүй гэсэн байдлаар хандж байна. Гэтэ энэ хүн энэ хугацаанд бас огт ингээд шаналал зовоол стресстэй л ингээд айр хуугаад ч юм уу тэгээд байгаа бол үгүй. Энэ хүн маань бас хийх ёстой зүйлээ хийгээд ажил амьдралаа зохицуулаад өөрийнхөө хийх ёстой өмнөх ажлаа хийгээл явж байгаа. За сураад явдаг хүмүүс маань сураад явж байгаа. Санхүүгээ ингээд маш их тогтвортой байлгахын тулд хичээж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр таны байхгүй энэ хугацаанд бол энэ хүн угаасаа өөрийгөө санхүү хөрөнгө мөнгөө босгох гээд хичээж байгаа гэж харагдаж байна. За тэгэхээр 2 дугаар бол Неман X-үүд нь танд бүхэд хэлж байгаа үгнүүд нь юу байна вэ? Юу хичүүлэхийг хүсэж байна?
За би яг үнэхээр өөрийгөө алдсан. Магадгүй ингээд өөрийгөө хянж чадахгүй байсан. Нэг хэсэгхэн хугацаанд би яг өөрийгөө хэн бэ гэдгийг алдсан байсан. Өөрийгөө ингээдсэн байсан. За миний амьдрал яг ингээд харагдаж байгаа шиг юм биш байна. Магадгүй энэ хүнийг ингээд хүмүүс харахаар нэг л аз жаргалтай ажил төрлөө хийгээл айгуу гоё хувцлал ингээл нэг цэвэрхэн сайхан муу яваад байж магадгүй нэг хамт олонтойгоо хоол унданд ороод аз жаргалтай тий. Гэхдээ тэр нь бол харагдчих байгаа шиг юм биш ээ гэж хэлүүлж байна. Тэгээд би өөрийнхөө одоо хэлсэн үгнүүдээр буцааж авч болдогч болоосай гэж хүсэж байна тий. Тэгэхээр энэ хүн магадгүй та бүхэнд маань за би чамтай угаасаа саллаа. Дахиж би чамтай хизээж холбогдохгүй гэд хэлсэн хүмүүс байж болно тий. Тэгээд холбогдохгүй гэж хэлсэн болохоор зэрэг тэр үгнээсээ болоод тань руу ямар ч үйлдэл хийж чадахгүй байгаа нэгэнт өөрөө ингээд тухайн үедээ бухимдаад өөрийгөө хянах чадхаан болоод өөрийгөө контрол алдсан байсан болохоор магадгүй за болис салъя гэсэн үгээ гэж энэ хүмүүс өөрөө хэлсэн байж болно. Магадгүй зүгээр ингээд таныг уурлаад салах тэгвэл салъя гэж хэлж өнгөцсөн. За тэгээ боли бүтэхгүй маань гэд хэлсэн байж болно. Тэгээ тэрэндээ өөрөө яалтчгүй гарцгүй болоод буцаад ирж чадахгүй. Тэгээ таныг л нэг үйлдэл хийчихээсэ гэд хараад байгаа. Харагдаж байна. За тэгээд би чамайг хаасайгүй хайдгаа. Би чамаас яг өөр хинбэ гэдгээ нууцсан байсан гэхээр яалтчгүй л энэ хүнийг ингээл таньгүйгээр аз жаргалтай байгаа юм шиг таньгүйгээр ингээ байж чадах юм шиг тийм мэдрэмжийг тийм байдлыг харуулсан байж болно. Гэхдээ бол тэр нь бол үнэн биш гэж хараад орч хэлүүлж байна. За дээрэс нь Oracle card өөрийнх нь хэлэх бүхийг хүссэн үгнүүд маань ч гэсэн тэгж гарч ирж байна. За одоо 2 дугаар бүлгийн маань өгч байгаа санхүүснуудын зөвлөмж зөвлөгөө юу вэ? За 2 дугаар бүлгийн маань өгч байгаа санхүүснуудын зөвлөмж зөвлөгөө юу вэ гэдгсэн ч гэсэн өөр дээрээ илүү анхаараарай, өөрийгөө хайрлахаа битээ зогсоогоорой, өөрийнхөө нөгөө нэг сайхан тал руу та өөрөө яг хэн блэ? За эмэгтэй хүмүүс байгаа бол яг эмэгтэй хүнийхээ нөгөө гоё сайхан хайр татам, ихэмсэг, уян зүйл тэр ааш цангаа бас эргүүлээд бүтээгээрээ бий болгоорой гэж хэлүүлж байна. За дээрэс нь хүмүүстэй хамтрах тал дээрээ жоохон анхаарах хэрэгтэй байгаа байна. Хүмүүстэй жоохон хамтарч чадахгүй магадгүй хамтрагч найз залуу, найз охин байж болно, хань ижил байж болно. Эргэн тойрныхонтойгоо жоохон ингээд нэгдэж чадахгүй байгаа бол тэр тал дээр жоохон нэгдээд хүмүүстэй жоохон хамтраарай. Хүмүүсийг эргэн тойрныхоо хүрээлэн жоохон ажиглаад одоо хийх ёстой зүйл ингээд хамтдаа хийхмээр юу байдгийг хамт гоё хоолнд ордог ч юм уу, хамт гоё зугаалдаг, хамтдаа нэг зүйлийг ингээд бүтээн байгуулах тэр зүйлс дээр илүү анхаараарай. Бити ингээд өнгөрсөн дээр хорогдоод гомдоод харуусаад байгаарай ингэж харагдчих байна. За чи одоо яг өөрийнхөө амьдралын зорилгынхоо маш чухал хэсэг дээр явж байна. За холбоо харилцаанд communication гэж гарч ирж байна. Тэгэхээр одоо ингээд холбоо харилцаан дээр маш чухал зүйл дээр яваад байна гэж харагдаад байна. Тэгээд чамайг ингээд аюулгүй зүйлс буцаад чамайг ингээд байрахыг, хорихыг бити зөвшөөрөө би чамд ингээд тусалж дэмжиж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ Oracle card-ны маань гаргалгаа юу гэж байна вэ гэхээр чи ингээд нэг аюулгүй зүйл, аюултай зүйлс чамайг одоо ингээд барихыг гэдэг ч аахгүй юу. Тэгэхээр өөрт чинь хортой, өөрт чинь ямар нэгэн байдлаар нэг таатай биш. За магадгүй энэ нь ингээд арх дарс байж болно. За мөрөөдөө тоглоом байж болно. Эсвэл өөр танд таарахгүй байгаа хүмүүсийн нэг дэмий үгнүүдтэй таны амьдралыг ингээд заах гэсэн. За чамд энэ хүн хэрэгтэй хэрэггүй гэсэн тийм хүмүүсийн үг тэр байгаа бол тэрэн дээр ерөөсөө ач холбогдол өгч тэрнээс тусламж авч тэрэн дээр ингээд хорогдох хэрэггүй, архиудаг бол архиа аваад байх хэрэггүй. Одоо л яг чи амьдралынхаа гол зүйл дээр явж байна. Гол ингээд зорилго дээр яваад байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр тусмаа ингээд холбоо харилцаатай байгаа хүмүүс ч одоо тэр амьдралын чинь зорилго, тэр амьдралын чинь түш тулах хүмүүс байж магадгүй. Тэгэхээр ямар нэгэн зүйлээс ингээд
танд муугаар нөлөөлж байгаа зүйл байгаа бол тэрнийг үрж ботгож амьдралд чинь муугаар нөлөөлөхийг битгий хүлээн зөвшөөрөөрэй гэж харагдаад байна. За ингээд энэ хүрээд 2 дугаар бүлэг маань уншлага дууслаа. Баярлалаа. За 3 дугаар бүлгийн уншлагад орцгой 3 дугаар бүлгийнхний маань энерги шалгалтын нэг үйл явдлыг харцгаая 3 дугаар бүлэг. За 3 дугаар бүлгийнхний маань энерги шалгалтыг харахад 3 дугаар бүлгийнхэн маань за нэлээ маш их сөрөг мэдрэмжэндээ автаад байгаа. Сөрөг бодлуудад ойрын үед юм нойрын хугацаанд энэ автаад байгаа хүмүүс харагдаж байна. Ямар нэгэн шийдвэр гаргах гад шийдвэр гаргаж чадахгүй. Гэтэ шийдвэр гаргаад шийдвэртээ өмнөж байх хэрэгтэй шаардлагатай байгаа ч гэсэндээ ялцчихгүй эргэлзээд тэнэгэлзээд хоёр зүйлийн зуунд гаццсан за энэ тэр тусмаа бүр хайр сэтгэл гэж харагдаад байна. Тэгэхээр салах уу болох уу энэ хүнтэй амьдралаа үргэлжлүүлээд явах уу болох уу гэсэн байдлаар шийдвэр гаргаж чадахгүй ингээд гаццсан байгаа байдалтай хүмүүс байгаа тань. Гэхдээ ордыг хэлэх юм бол хумах ихэр хумхын орд, ихийн орд за дээрс нь жинлүүрийн орд их давмга харагдчих байна. Арслангийн орд баа зэрэг байгаа харагдлаа. За дээрс нь Батрын орд харагдаад байна. За ийм ордны хүмүүс байгаа бол та хэд маань. За тэгтээ орд нь бол ерөөсөө заавал таарах шаардлагагүй гэдгийг санаж байгаа. Хамгийн гол нь энерги шалгалтын дээр чинь таараад дээрс нь уншлагад харж байх юм бол та зөв бүгдээ сонгоч гэж үзэж болно. Ялцчгүй хоёр зүйлийн тул гаццсан одоо шийдэж чадахгүй байгаа хүмүүс маань 3 дугаар бүлэг дээр нэлээх ороод ирсэн байгаа гэхлээ. За харин 3 дугаар бүлгийн хэсэг. Ямар сони юм бэ? За 3 дугаар бүлгийнхнийхээ X-ийг үзсэн чинь ингээд X тэр нь бүр үнэхээр гоё үзрүүд гараад ирэх юм. Энэ хүн ерөөсөө энэ харилцааг дууссан гэж харахгүй байна. Энэ харилцаа энэ хүний хувьд ерөөсөө төгсгөл гэж харагдахгүй байна. Зүгээр л энэ харилцааг яаж бийнэ гэдэг юм бол хүлээж байна. Тэгэхээр магадгүй та хэдийн маань хувьд энэ харилцаа ингээд дуусгаад эргэлзээтэй яг нь мэддэхгүй байгаа нэг л баг ингээд дуусгах ёстой юм шиг хараад байгаа бол энэ харин X-үүдийн хувьд танай ингээд хамтрагчийн хувьд те холбоотой байж байгаа холбоо тасарсан эсвэл хэсэг зур салцсан байгаа тийм хүмүүсийн хувьд яаж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанаас л тань руу тэмүүлэх нь үнэхээр гайхалтай. Тэгээд 3 дугаар бүлгийнхний маань энэ хамтрагчид холбоотой байсан хамтрагчийн хувьд ямар вэ гэхээр энэ хүн тань руу тэмүүлэх зүрх сэтгэлээ ерөөсөн зогсоож чаддаггүй. Энэ хүн таныг гих сэтгэлээ энэ хүсэл тэмүүлээ ерөөсөө хязгаарлаж чаддаггүй. Ерөөсөө тэрийг дийлдэхвэ гэж харагдаж байна. Тэр ч утгаараа тань руу байнгын үйлдэл хийдэг. Магадгүй ингээл харилцаанд хөвцөн байгаа, салцсан байгаа. За боли салъя гэсэн ч гэсэндээ нэг 2 3 оны дараагаас ч юм уу хайраа юу хийж ийн гэл ороод ирдэг ч юм уу тий. Ерөөсөө ингээд харилцаагаа төгсдөг дууссан байдал ерөөсөө хардггүй. Та агшны энэ хүн ингээд салъя боли гэд ингээд салдаг ч юм уу эсвэл хаяад явцдаг, орхиож явцдаг. Тэр болгонд чи энэ хүн байнгын зогсолтгүй энэ харилцааг дуусгахгүй, энэ харилцааг туусахгүй, энэ харилцааг үргэлжлүүлнэ гэсэн байдлаар ханддаг. Тэгээд дандаа шинээр эхлүүлдэг гэж харагдаж байна. Тэгэхээр энэ хүн дандаа энэ харилцааг авч үлдэхийн тулд, энэ харилцааг үргэлжлүүлэхийн тулд маш их үйлдэл хийдэг хүн байна. Өөрөөсөө байж чадах тэрэл бүхий л сайн зүйлсээ хийдэг. Танд бэлэгсэлд авч өгдөг. Таныг аль болох аз жаргалтай байхын тулд, таны уурыг гаргахын тулд, таны энэ шийдвэрийг нөлөөлөхийн тулд ингээл өөрөө байнгын үйлдэл хийж байдаг хүн гэж харагдаж байна л да. Тэгээд танд яагаад маш их хайртай, танд ингэтлээ татагтаад яагаад юм байгаад байна вэ гэдгсэн чинь энэ харилцаа бол ерөөсөө нэг ихэнх хүмүүсийн хувьд бол хуужийн харилцаа биш. Шинээр эхэлсэн харилцаа. За шинээр эхэлсэн гэхээр нэг хэдэн сараас
нэг жил болж байгаа ч юм уу эсвэл жил гараад явж байгаа ч юм уу тий харилцаа яг шин дээрээ нөгөө ингээл бүр дурлцсан нөгөө хүн ингээл бүх юм сайхан харагдаад нөгөө хүнтэйгээ уулзмаар санагдаад нөгөө хүний хүсэл хамт байх гал харах гал хамт л ер нь цаг хугацааг өнгөрөөх гэдэг тэр үе дээр яваад байгаа хүмүүс аваад байна л да дийлэн хүмүүс маань. Тэг яалтчгүй ингээд таны гадаад үзэмж гадаад нөхцөл байдал гой үзэсгэлэн үүс гизээ хувьтус хуунаар тэгэл байгаа байдал чинь энэ хүнийг бол бүр маш их татдаг маш их өөрөөргүй ингээд хараал дурладаг ингээл ямар хөөрхи юм бэ үнэхээр хөөрхи юм а гэл ингээл хараал байгаад байхыг хүсдэг. Тэгж харагдаад байна. За энэ хүн угаасаа ингээд буцаж ирэх үү гэх юм бол энэ хүн бол ерөөс ингээд явахгүй, орохгүй, энэ харилцааг дуусгахгүй, энэ харилцаан дээр маш их шийдвэртэй үнэхээр л байгаа чин сэтгэлээсээ энэ хүн ингээл зориулаад зүрх сэтгэл нь энэ харилцаа руу асгарсаар л байна. Дээрс нь энэ харилцаан дээр маш тууштай шийдвэртэй би энэ хүнтэй суун, би энэ хүнтэй амьдрал, би энэ хүнээс салахгүй яг л ийм тууштай шийдвэртэй байгаа тийм. Дандаа одоо хааны зоос гараад ирсэн, хааны саваа гараад ирсэн, хааны аяг гараад ирсэн. За нэг зүйл ингээд гэх юм бол яг уу бас таныг харцандаг хүлээдэг гэж харагдаж байна. Магадгүй ингээд холбоо харилцааг олчоо та боловлоод алуулчдаг. Тэгэхэд чи энэ хүн хүлээсээр л байдаг. Та хаяаж авсан байхад энэ хүн хүлээсээр л байдаг. Тань руу холбоо байрал үйлдэл хийгээл хизээ над руу мессеж ч нү хизээ надтай буцаад ирэх нь хизээ энэ хүн намайг дахиад харах нь хизээ надтай уулзах нь хизээ надтай болцох нь гэл ингээл хүлээгээл байдаг. Ийм хүн байна. Ерөөсөө энэ хүн дээр салсан, салахгүй, буцаж ирэх үүргүй гэсэн юм алга. Цогцолт үйлдэл хийж байна. Зарим 3 дугаар бүхний маань хувьд яагаад тийм байдалтай байсан юм бэ? Та хэдийн маань хувьд яагаад ингэж сөрөг бодол мэдрэмжтэй юм хүн дээрээ жоохон эргэлзээ, тэнгэлзээд байсан бэ гэдгсэн чинь өнгөрсөн хугацаанд та бүхэн маань ч гэсэн энэ хүнийг ер нь гэр бүлийн гэж харж байсан. За энд ингээд хоёр хуваагдах гэдэг. За яаж хоёр хуваагдаж байна вэ гэхээр энэ бүлгийн маань хүмүүс өөртөө угаасаа гэр бүлтэй хүмүүс байгаа тийм найз охинтой ч юм уу найз залуутай эсвэл тэр нь маш удаан хугацаанд байсан нэг бол угаасаа л аль биесээр гэрэлцэн хүмүүстэй тийм болохоор таад өөртөө энэ хүнтэйгээ ингээд харилцаагаа үргэлжлүүлээд харилцаагаа авч яваад энэ хүнтэй суугаад аль биеснийг болгоод явж чадахгүй маш их сөрөг бодол мэдрэмжтэй байгаа маш их бодол тавцсан. Дээрс нь яах вэ гэсэн маш их сонголттой. Гэр бүлийн гэхүү энэ гэхүү найз охин гэхүү энэ хүнийг гэхүү найз залуугаа гэхүү энэ хүнийг гэхүү гэсэн маш их сонголттууд гацсан байгаа. Бүлэг хүмүүс байгаа бол нөгөө бүлэг хүмүүс маань өнгөрсөн хугацаанд бол яг энэ хүмүүс дээр 3 дугаар бүлгийнхаа X дээр ингээд маш их итгэл найдвар тавиад гэр бүлийн хэмжээнд за миний бүр суун ба амьдрандаа гэж бодоод явж байсан бол одоогийн байдлаар нөгөө жоохон эргэлзээд тэнгэлзээд энэ хүмүүс гэх юм бас жоохон сөрөг талуудыг хардаг болсон байгаа тань. Магадгүй ингээд харилцаа нь илүү гоё яваад ирсэн чинь харилцаа илүү нэг сайхан байгаад ирсэн чинь та бүхэн маань энэ харилцаанаас жоохон айгаад байгаа гэж дуу харагдаж байна. Намайг араар тавьчих үү, надаас салчих үү, бид хоёр өөр нь амьдарч чадахгүй байх үү тий. Нэг сайхан байж гад ингээд төгсөндөө магадгүй бусдын л адил нэг онцгүй хуурандаа ч юм уу тийм бодол мэдрэмжинд автаад тэгээд өөрийгөө ингээд олон сонголтонд оруулаад бас дээрэс нь яг уу гадаад явах гээд байгаа хүмүүс байгаа тийм. Гадаад явж сурах, ажиллах хүмүүс байгаа. Тэгээд тэрнээсээ болоод маш их сөрөг бодол тавтаад би угаасаа салсан дээр угаасаа би гадаад очиж бид хоёр салах нь ойлгомжтой гэсэн байдлаар хандаж байгаа гэж харагдаж байна. Тэгээд ер нь л ингээд харилцаан дээр нь маш их сонголтууд гараад ирээд гарч ирчээд байгаа болохоор 3 дугаар бүлгийн маань өөрсдөө энэ харилцааг харин явуулахгүй, урагшлуулж чадахгүй ер нь л ингээд салъя болъё гэсэн байдлаар хандаад
сөрөг байдал руу оруулаад байгаа гэж харагдаж байна. За тэгээд 3 дугаар бүлгийнхнийхээ x нь юу гэж хэлүүлж байна вэ? За 3 дугаар бүлгийн x нь яг юу гэж хэлүүлж байна вэ гэдгсэн чинь би чамтай найзуудаас илүү байхыг хүсэж байна. За чиний хажууд байхаар би ингээ бүр донтчдаг, хордсон юм шиг болчдөг, мансуурсан юм шиг болчдоо гэж харагдаж байна. За дээрэс нь би одоохондоо жоохон боломжгүй байгаад байна гэж харагдлаа. Тэгэхээр өөртөө өөрөө 3 дугаар бүлгийнх маань өөртөө энэ X-ийн блоклцсон ч юм уу энэ хүн ерөөсөө өөртөө ч холбоо авч чадахгүй байгаа, өөртөө ч уулзах чадахгүй байгаа, өөртөө ч хамт байж чадахгүй байгаа нөхцөл байдал байгаа тийм. За би чамайг одоо ингэж өөртөө ойртуулж чадахгүй байна гэж харагдаж байна тийм. Тэгэхээр угаасаа л та хэд маань энэ хүнийг нэг жоохон блоклоод байгаа, хориод байгаа гэж харагдаад байна. За би чамайг ботгоон зогсооч чадахгүй байна гэж харагдаад байна. Яалтчгүй л өөрийнх нь гарч ирсэн дөрөв парод мессежүүд нүүр гарч ирээд байна. За одоо хэдүүлээ 3 дугаар бүлгийн давж байгаа сахиусуудынх нь мессеж зөвлөгөө юу байна? За 3 дугаар бүлгийнхнийхээ өөрт ч өгч байгаа сахиусуудын зөвлөмж зөвлөгөө юу байна вэ гэх юм бол дуусгах ёстой харилцааг дуусгах ёстой. За энэ нөгөө нэг найз охинтой эсвэл найз залуутай гэр бүлтэй хүмүүс байна гэж хэлсэн дээ. Тэгээд энэ хүнтэйгээ учирцаа хайртай хэрнээ тэрнийг дуусгаж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол нэг харилцааг дуусга. Энэ зөрчил маргаалдаа, энэ нууц, энэ хуурам эхлэлтийг ингээд дуусгах хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгэхээр яалтчгүй та хэд маань яг шийдвэрээ гаргах хэрэгтэй. Үнэхээр тэр хүн хайртай юу? Энэ хүн хайртай юу? Энэ хүнийг амьдралаасаа явуулах уу? Эхнэрээсээ салах уу? Эсвэл найз залуугаа хайх уу? Битээр ингээд яг шийдвэрээ гаргаад ингээ хоёр талд яваад байлгүйгээр шийдвэрээ гаргаад дуусгах ёстой харилцааг дуусгаа гэж харагдаж байна. Тэгээ харин шинэ эхлэлийг өөртөө амьдралд оруулж ир, шинээр эхлэх ёстой зүйлсээ шинээр эхлүүл тэндээ бүр зүрх сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ хандаа тэгээд амьдралаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж харагдаж байна. За нөгөө бүлэг хүмүүст маань болохоор зэрэг нөгөө эргэлзээтэй болчиход байгаа, сөрөг мэдрэмжтэй, сонголттой болчиход байгаа гэсэн хүмүүс байна. Тийм болохоор тэр бүлгийнхаа маань ч гэсэн юм ингээл өөрөөсөө тавьж явуулах зүйлсээ, бодлоо, энэ нөгөө зөрчилдөөн, дотоодын зөрчилдөөн байгаад шүү дээ болохгүй. Тэг чинь ингэсэн гэсэн тэр зүйлс байвал тэр болгоноо тавьж явуулаад бүх зүйлийг зүгээр шинээр эхлүүл. Магадгүй үнэхээр энэ хүн чинь тань руу үйлдэл байгаа, таныг гээд байгаа ч гэсэн танд энэ бүхэн таалагдахгүй, энэ угаасаа таны явах ёстой зам биш юм шиг та энэ хүндээ хайргүй л бол чин сэтгэлээсээ тэрийг энэ хүндээ илэрхийлээд би чамайг хүнхээр хайрлах чадахгүй, би чамтай байж чадахгүй, амьдарч чадахгүй гэд харин амьдралаа шинээр эхлүүлэх хэрэгтэй. Яалтчгүй ингээд хүнийг ч заваагаад өөрийгөө ч заваагаад байлгүйгээр бүх зүйлийг дуусгах гэж харагдаж байна. За Oracle card-ны мессежийн ч гэсэн юу найдлаган гараад ирсэн байна. Тэгээд чи л энэ амьдралын энэ нөгөө нэг тойргийг одоо дуусгаж чаднаа. За тэгээд чамайг одоо сахиуснууд нь юунд бэлтгэж байна вэ гэхээр сахиуснууд нь чамайг амар амгалан руу, амар тайван руу тийм нэг тав тухтай байдал руу дараагийн чинь ингээд амьдралыг чинь үе шат руу ахиулах гад байна. Тэгэхээр энийг одоо ингээд аз жаргалтай хүлээж авах хэрэгтэй гинэ. Яалтчгүй амьдралыг ч одоо нэг тав тухтай тэгээд сайн сайхан зүйлс рүү ингээд оруулах га дараагийн үе шатанд нь оруулах га байгаа юм байна. Тийм болохоор энийг аз жаргалтай хүлээж аваа гэж харагдаж байна. Та хэд маань магадгүй ингээд сөрөг болтой хитрхи автаад эргэлзээ дуусгаж чадахгүй тийм зүйл төр гацаад байгаа бол та хэд эхлээд өөрсдөө дуусгаад яг зөв үнтэйгээ дараагийнх амьдралыг эхлүүлээд үнэхээр л танд хэрэгцээгүй болцоо харилцаа байгаад байвал тэрийгэ тавьж явуулаад харин яг амьдралаа туулах хэвээр хүнтэйгээ ингээд дараагийнхаа үе шатаа амьдралаа эхлүүлээд дараагийнхаа амьдралыг хуудсыг бичээж явах хэрэгтэй байна.
За ингээ 3 дугаар бүлгийн маань уншлагын хүрээд боллаа. Бүгдэнд нь баярлалаа.